За түрүүчийн хичээл дээр бэй, хойд зүг гэж үзсэн. Одоо бэйфан хойд нутаг байна. Бэйфан хойд таллын тэ. За бэйфанда дунчэн хэн лонг тэр хойд зүгийн, хойд талын, хойд газрын дифан гэдэг юм фан тэ. Хойд нутгийн дунчэн өвлөн хэн лонг маш хүйтэн. Яо чуан өмсөх хэрэгтэй, хэн дуи фу маш их хувцас өмсөх хэрэгтэй байдаг. Зузаан хувцлах хэрэгтэй байдаг хэнэ. Ай ши бэйфан рэн. За ихч болвоос хойд нутгийн хүн хэн шихуан чи мien тяо маш их дуртай идэх мien тяо гомь идэх дуртай гэнэ. Бао зhi шang шуо сонин дээр хэлэхдээ бэйфан жиннен шue хэн дуо гэнэ. Хойд нутгийн жил цас ихтэй байна гэнэ. Тэгэхээр бэйфан гэхээр хойд нутаг, хойд газар энэ гэсэн санаах нь шүү. Ай рэн банжа хоо хайртай хүн маань гэрээ нүүлгэснийхаа дараа чүлэ бэйфан гүнзуо хойд нутаг руу явж гүнзуо ажил хийхээр явсан. Бэйфанда бангунши бижэли хойд нутгийн бангунши офис нь бижэли энтхийнхээс анжин дуула илүү анир чимээгүй юм аа гэнэ. За энэ дээр нэг дүрм хальт хэлчихье. Би буюу харьцуулж байгаа тохиолдолд тэр нь тийм юмнасаа ямар вэ гэдгийг хамгийн түрүүнд хэлнэ. Анжин ямарын анир чимээгүй. За тэгээд хэр их анир чимээгүй ингээд тэр хэмжээ зааж байгаа бол дандаа тэр аджективынхаа тэмдэг нэрийнхаа хойноос нэмж хэлдэг. Жишээлбэл тэр надаас 2 см-аар өндөр гэх юм бол тэр надаас тийм ээ тэр био та био надаас өндөр гау гэдэг шууд хэлчихнэ. Хэдэн сантиметр гэхэлэр 2 см гэхээр гаувынхаа араас нь 2 см гэдгийг хэлдэг байна. Тэгэхээр ийм дүрмтэй байдаг шүү. Харьцуулсан зэрэг нь. За таад өөрсдөө өгүүлбэрт зөв дараалд оруулан бичиж үзээрэй. Өнөөдөр үзсэн үг бэйфан хойд нутаг, хойд газар.